хөхн үрс буюу одоо бидний мэрэгжлийн хэлээр хагас кокс гэж байна тийм ээ. Хүрэн үрсийг дулаан задралд 5-600 градусаар оруулаад тэнд байж байгаа одоо үндсэн богдуулагч дэгдэмхий таар гэдэг заримдаа авирхай гэдэг зүйл яваа хийж байгаа байхгүй юу. Одоо орд дээр нь тухайн одоо Улаанбаатараас гадна төвлөр рүү оройн авч хаяад гарсан хөхн үрс буюу хагас кокс бол утаагүй. Тийм учраас яг энэ шийдвэр бол зөв, маш зөв шийдвэр гэж харж байгаа. Ер нь бол бид нар өнгөрсөн 20 жил 20 гаруй жил утаагүй төш ярьлаа шүү дээ. Шахмал төш гэдэг юм уу, брикет гэдэг юм уу, за янз бүрийн одоо янтан төш гэдэг. Гэхдээ яг энэ хагас коксоор хийж өргөн хэмбэр хийсэн түүх байхгүй шүү дээ. Үгүй яаж 20% хагас түүх байхгүй. Тийм дутааг бууруулах орлого хийсэн. Яг нь тийм хагас коксыг гэж оролцсон бага хэмжээгээр хийсэн компаниуд ихтэй бол яг хэрэглээнд гаргаад үр дүн үзсэн тийм байхгүй. Тэгэхээр энэ дээр бол би энэ бас улсаас засгийн газраас хүрэн үрснэш одоо манай хамгийн баялаг баг нийт хүрэн үрснээ чинь 70% эздэг хүрэн үрснэш за ялангуяа бага мөрийн үрснэш гэж байгаа. Бус нүүрс орж болно бас хоёрыг ч гэсэн ажиллаж байгаа. Эндээс бол хүрэн хагас кокс буюу хөхн үрс гаргаж шийдэх нь бол ойрын хугацаанд ойрын 10-15 жил зөв шийдвэр. Манай судлаач хүмүүс ярьдаг л одоо Улаанбаатарын удирдлагч ярьж байсан хийгээр шийдэн тийм ээ. Зарим судлаач би ч гэсэн энэ хастаа шингэн түвш метанол гэж ярьдаг. Гэхдээ энэ бол асын зорилго байхгүй. Хийн түвш хэрэглэнэ гэдэг маань бол бүхэлдээ хийн салбар үүснэ. Одоо манай эрчим хүчний салбар гэдэг юм уу, барилгын салбар гэж үүсдэг шүү дээ. Энэ шиг салбар үүсчээж явна гэхээс зүгээр хий авчираад одоо айл болгонд орчдөг биш шүү дээ тийм. Тэгэхээр энэ бол урт хугацаанд зөв хий цахилгаан гэдэг орон сууцчууд. Гэхдээ ойрын дорож 15-10 жилд бол хөхн үрс хагас кокс идэх зүгээр арга байхгүй. Энергийн нэгтшил шатлалтын механизм бодох юм бол нүүрснээс гарсан хагас кокс буюу хөхн үрс хамгийн зөв шийдэл.